Сайн мэцхан үзэгчтэй та бүхэндээ шинэлэн өдрийн мэндийг айлтган мэдчилж байна. Өнөөдөр бол даваа гараг байгаа. Даваа гарагийн маань үндэсний лотерейн ээлжид тохирол үзэгч та бүхний хүртэл болоход бэлэн болсон байгаа бол та бүхнийг анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Миний дэргэд мэдээж 4D 6D 642 гэсэн тоглолтод та бүхнийг маань хүлээж байгаа. Эдгээр тохирлуудаас үзэгч та өнөөдөр бас азтан болох үгүйг яг одоо харж болох юм аа. Учир нь бол 4D-ийн 1 2 3 дугаар зэргийн тохирлуудыг одоо дөрмийг танилцуулаад өнөөдрийнхээ азнуудыг тодруулах гэж байна. Бидэнтэй хамтдаа байж өнөөдрийн маань азнуудыг бас хамтдаа тодруулж өөрийнхөө азыг сориод үзээрэй гэж хэлмээр байна. За ингээд 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлыг явуулах гэж байна. Үзэгчтэй анхаарлаа хандуулаарай. За шилэн хоргонд маань тэгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой тоонууд маань 4 удаа давтснаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлгийг бий болгосон. За эндээс болоод санамсаргүйгээр 4 ширхэг бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү 4 бөмбөлгийг үзэгчтэй яг дарааллынхан дагуу зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаага 500 дахь өсгөж авах боломжийг 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол та бүхэндээ олгодог юм. За ингээд 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлын азнуудыг хамтдаа тодруулахыг та бүхэнд амжилт хүсье. Шилэн хоргон маань 40 ширхэг бөмбөлийг эргэлдэж байгаа. 40 бөмбөлнөөс 4 бөмбөлийг санамсаргүй гарч ирэх бөгөөд тэрхүү 4 бөмбөлийг үзэгч та яг дарааллын дагуу зөв тааж чадсанаар өөрийн тавьсан бацаагаа 500 дахь өсгөж авах боломжтой. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгийн дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 3. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 3. 5 3 гэсэн хоёр бөмбөлөг одоогоор гарч ирсэн байна. За 3 дахь бөмбөлөгийн дугаар 7. 3 дахь бөмбөлөгийн дугаар 7. 5 3 7 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн бол за хамгийн сүүлийн бөмбөлөг буюу 4 дахь бөмбөлийг харцгаая. 4 дахь бөмбөлөгийн дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 4 дахь бөмбөлөгийн дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирснээр шилэн хоргоноос 5 3 7 4 5 3 7 4 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн. За үзэгч та яг энэ гарч ирсэн дараалал яг энэ дарааллын дагуу өөрийнхөө бөмбөлгнүүдийг тоглох хуудас дээр бүгэлж чадсан бол та өөрийн тавьсан бацаагаа 500 дахь өсгөж авч байгаа юм шүү. Энэ бол 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол маань байлаа. 4D-ийн маань хувьд бол 40 ширхэг бөмбөлгнөөс 4 бөмбөлөг гарч ирдэг. Тэрхүү 4 бөмбөлийг та яг дарааллын дагуу зөв тааж чадах юм бол азтан болох боломжтой байдаг. За одоо 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлыг явуулах гэж байна. За дөрмийн хот маань адилхан тэгээс 9 хүртэлх цифр бүхий шилэн 40 ширхэг бөмбөлгийг одоо шилэн хоргондоо бид байрлуулсан байгаа. За эндээс 4 бөмбөлөг гарч ирнэ. 4 бөмбөлгийг мөн үзэгч та яг дарааллын дагуу зөв тааж чадсанаар өөрийн тавьсан бацаагаа 1000 дахь өсгөж авах боломжтой юм шүү. Энэ бол 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол та бүхэндээ амжилт хүсье. За шилэн хоргон маань одоо бол мөн адилхан 40 ширхэг бөмбөлийг эргэлдэж байгааг үзэгч та харж байна. Эндээс 4 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирэх болно. За эхний бөмбөлөг 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За өнөөдөр 4D дээр маань ер нь 5 гэсэн бөмбөлөг гарч ирээд байна шүү. 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол одоо явагдаж байна. 2 дахь бөмбөлөгийн дугаар 1. 2 дахь бөмбөлөгийн дугаар 1. 5 1 гэсэн 2 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байгаа. Одоо 3 дахь бөмбөлийг харцгаая. 3 дахь бөмбөлөгийн дугаар 9. 3 дахь бөмбөлөгийн дугаар 9. 9 гэсэн 3 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байгаа. За 4 дахь бөмбөлөгний дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 4 дахь бөмбөлөгний дугаар 4 гэж гарч ирснээр шилэн хоргоноос 5 1 9 4 5 1 9 4 гэсэн 4 бөмбөлөг 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол дээр маань гарч ирсэн. За өмнөх 3 дугаар зэргийн тохиролтой бас бага зэрэг адилхан 5-аар эхлээд 4-өөр төгсөж байгаа юм. Гэхдээ голын хоёр тоолол арай өөр байна. 5 1 9 4 гэсэн 4 бөмбөлийг үзэгчдээ 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол дээр маань яг энэ дараалалаар нь тааж чадсан бол тавьсан бацаагаа 1000 дахь өсгөж авч байгаа юм шүү. За үргэлжлүүлэн 4D тоглож байгаа үзэгчдийн маань сүүлчийн боломж бай. 4D-ийн 1-р зэргийн тохирлыг одоо явуулах болно. За шилэн хоргон маань мөн адилхан тэгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг оронтой тоонууд маань 4 удаа давхцснаар шилэн хоргон 40 ширхэг бөмбөлийг бий болгосон. За тэг 1 2 3 4 5 6 7 8 9 гэсэн тоонууд бол нэг бөмбөлөг л 4 удаа байгаа гэж та ойлгож болох юм. За энэ 40 ширхэг бөмбөлгнөөс мөн санамсаргүй 4 бөмбөлөг гарч ирэх өгөө тэрхүү 4 бөмбөлийг үзэгч та яг дарааллын дагуу тааж чадвал өөрийн тавьсан бацаагаа 2000 дахь өсгөж авах боломжтой. Энэ бол 4D-ийн 1-р зэргийн тохирол үзэгч та бүхэндээ амжилт хүсье.
Шилэн хоргон маань 40 чирхэг бөмбөлийг эргэлдэж байгааг үзэгч та харж байна. Одоо 4 бөмбөлийг санамсаргүйгээр гарч ирэх болно. Эхний бөмбөлгийн дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлгийн дугаар тэг. Эхний бөмбөлгийн дугаар тэг. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 2. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 2. Тэг 2 гэсэн хоёр бөмбөлөг шилэн хорноос гарч ирсэн байгаа. Одоо 3 дахь бөмбөлөг хамтдаа харцгаая. 3 дахь бөмбөлгийн дугаар 6. 3 дахь бөмбөлгийн дугаар 6. Тэг 2 6 гэсэн 3 бөмбөлөг шилэн хорноос гарч ирсэн байгаа. За одоо сүүлчийн бөмбөлгийн хамтдаа харцгаая. Сүүлчийн бөмбөлгийн дугаар 7 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За дөрөвдөг бөмбөлгийн дугаар 7 гэж гарч ирснээр шилэн хоргоноос маань тэг 2 6 7 тэг 2 6 7 гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн. За энэ хүү дөрвөн бөмбөлийг мөн яг энэ дараалал та үзэгч та тааж чадсан бол өөрийн тавьсан бооцоогоо 2000 дахин өсгөж авч байгаа юм шүү. За энэ бол дөрөвдийн тоглолтууд маань байлаа. Тэгэхээр мэдээж дөрөвдийгээс азтан болсон үзэгч байвал танд баяр хүргэе. За одоо харин үргэлжлүүлэн 50 сая төгрөгийн хонжиртай 6D тохирлыг явуулах болно. За 6D-ийн маань хувьд бол өмнөд тоглолтоос дөрмийн хавьд баг зэрэг өөр болдог учраас үзэгчтэй анхаарлаа сайн хандуулаад сонсоод аваарай. Шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 60 чирхэг бөмбөлөг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг оронтой тоонууд маань 6 удаа давхцнаар шилэн хоргонд 60 чирхэг бөмбөлгийг бий болгосон байгаа. Эндээс бол 6 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирэх болно. Тэрхүү 6 бөмбөлгийг үзэгчтэй дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсанаар 50 сая төгрөгийг хожих боломжтой байдаг. За харин 6D-ийн маань бас нэгэн давуу талууд юу байдаг вэ гэхээр үзэгчтэй дарааллынхнууд урдаас нь болон хойноос нь 2 бөмбөлөг тааж чадвал 1500, 3 бөмбөлөг 150,000, 4 бөмбөлөг 150,000, 5 бөмбөлөг бол сая 500 мянган төгрөгийг 6D тохирлоос маань авах боломжтой байдаг. За ингээд 6D тоглож байгаа үзэгч та бүхэндээ амжилт хүсье. Шилэн хоргонд маань одоо 60 чирхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та бүхэндээ дөрөв тайлбарласан. Эндээс 6 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирэх болно. За дараагийн хувьд урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсанаар үзэгчтэй азтан болох боломжтой. Гацгүй 2 ба түүнээс дээш бөмбөлгүүдийг тааж чадсан тохиолдолд азтан болох боломжтой байдаг. Эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлгийн дугаар 3. Эхний бөмбөлгийн дугаар 3. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 5. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 5. 3-5 гэсэн хоёр бөмбөлөг гарч ирсэн байгаа. За дараагийн бөмбөлгийн дугаар 1. 3 дахь бөмбөлгийн дугаар 1. 3-5 гэсэн хоёр бөмбөлгийг тааж чадсан бол урмын хонжир 1500, 3-5-1 гэх 3 бөмбөлгээ тааж чадсан бол 15,000-ыг хожих боломжтой. За харин 4 дахь бөмбөлгийн дугаар маань 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 4 дахь бөмбөлгийн дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. 3-5-1-5 гэсэн энэхүү дөрвөн бөмбөлгийг үзэгчтэй удаас нь дараалал нь зөв тааж чадсан бол мөнгөн дүнгээр хожих боломжтой. За 5 дахь бөмбөлөг маань гарч ирсэн. 5 дахь бөмбөлгийн дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За 4 бөмбөлийг зөв таасан бол 150,000, 5 бөмбөлийг таасан бол сая 500 мянган төгрөг хожих боломжтой. Харин зургуулынгийн тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөг хожих боломжтой байдаг. За 6 дахь бөмбөлөг маань гарч ирсэн. 6 дахь бөмбөлгийн дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 50 сая төгрөгийн азтныг тодруулах 6 дахь бөмбөлгийн дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. За ингэснээр шилэн хоргоноос 3 5 1 5 6 5 гэсэн гой бөмбөлгнүүд гарч ирсэн байна. 3 5 1 5 6 5 гэсэн энэхүү 6 бөмбөлгийг үзэгч та дарааллынх нь за урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсанаар зургуулын таасан тохиолдолд 50 сая төгрөгийг хожих боломжтой. За харин 2 бөмбөлөг бол 1500 гэд үзэгч та бүхэндээ мөнгөн дүнгуудыг танилцуулсан. Таны тааж чадсан бөмбөлгний орон ахит тусмаа таны бас мөнгөн дүн ихсэж явах боломжтой гэж та ойлгож болох юм. За үргэлжлүүлэн Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний лотерегийн маань хамгийн өндөр хонжиртай тохирол одоо явагдах болно. Тэгэхээр энэ бол мэдээж 642. 642-ийн маань хувьд бол 120 сая төгрөгийг та хожих боломжтой байдаг. Одоо харин дүрмийг танилцуулъя. Шилэн хоргонд маань 1-ээс 42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол өмнөх тоглолтуудаас өөр нь нэг бөмбөлөг ердөө нэг байгаа гэдгийг үзэгчтэй санах хэрэгтэй. Энэхүү 42 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүй гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг үзэгчтэй дараалал огт харгалзахгүйгээр тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийг маань хожих боломжтой. За харин 7
7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөгний тусламжтайгаар үзэгчдээ 4, 5, 6 бөмбөлөг тааж чадсан тохиолдолд урмын хонжир 10,000 төгрөг, 300,000 төгрөг, сая 200,000 төгрөгүүдийг мөн 642 тохирлоос маань авах боломжтой байдаг. За тоглолтын дондор үзэгч та бүхэндээ илүү нэмэлт тайлбаруудыг хүргэх болно. Одоо харин тохирлоо явуулъя. Үзэгч та бүхэндээ амжилт хүсье. Шилэн хоргонд маань одоо бол 42 чирхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та харж байна. Эндээс 6 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирэх болно. За эхний бөмбөлөгний дугаар 20. Эхний бөмбөлөгний дугаар 2 дахь бөмбөлөгний дугаар 38. 2 дахь бөмбөлөгний дугаар 38. 38 гэсэн 2 бөмбөлөг гарч ирсэн байгаа. За 3 дахь бөмбөлөгний дугаар 7. 3 дахь бөмбөлөгний дугаар 7. Гарч ирж байгаа бөмбөлгнүүд маань дараалал авах харгалзахгүй гэдэг үзэгчдээ санаж байгаа. Тэгэхээр 6 бөмбөлөг маань ямар дараалалтай байсан хамаагүй зургуулаад таарж байгаа тохиолдолд 120 сая төгрөгийг хожно. За 4 дахь бөмбөлөгний дугаар 35. 4 дахь бөмбөлөгний дугаар 35. 5 дахь бөмбөлөгний дугаар 32. 5 дахь бөмбөлөгний дугаар 32. За одоогийн байдлаар 20, 38, 7, 35, 32 гэсэн 5 бөмбөлөг гарч ирсэн байна. За 6 дахь бөмбөлөг буюу 120 сая төгрөгийн акцны тодруулсан бөмбөлөгний дугаар 36. Ингээд үндсэн 6 бөмбөлөг маань гараад ирсэн байгаа юм шүү үзэгчдээ. Эдгээр ажил үндсэн 6 бөмбөлөг буюу 120 сая төгрөгийн акцны тодруулсан 6 бөмбөлөг. За сүүлийн бөмбөлөг болоод мэдээж бонус бөмбөлөг байдаг. Бонус бөмбөлөгний дугаар 12. Хамгийн сүүлийн бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөгний дугаар 12 гэж гарч ирснээр шилэн хоргоноос 20, 38, 7, 35, 32, 36 гэсэн үндсэн 6 бөмбөлөг гарч ирсэн. 20, 38, 7, 35, 32, 36 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн. За харин өнөөдрийн тоглолтын маань бонус бөмбөлөг буюу 10,000, 300,000, 12 сая төгрөгөөр тогтруулсан бөмбөлөгний дугаар 12 гэсэн бөмбөлөг байлаа. За ингээд өнөөдрийн маань тохирол энд хүрээд өндөрлөх болсон байна. Үзэгч та бүхэндээ тун амжилттайгаар би 5 тоглолтыг хүргэлээ. Яг энэ цаг мөчид Icon CGM болон Үндэсний Лавтрын албан ёсны Facebook хуудасаар биднийг хүлээн авч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. 5 гарагийн 17 цаг 30 минутанд иргэн уулзлаа. Түр баяртай та бүхэндээ амжилт хүсье.